Оройн төрөх хэмжигчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ удаад бид Монголын бурхан шашинтны төв Гандан төвчлийн хийдийн тэргүүн хамт ламын ажлын албаны дарга гавж Ням самбуг өрөөд байна. Студид ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр маргааш одоо зуны тэргүүн сарын шинийн 15 буюу одоо бурхан багшийн их дүүцсэн өдөр тохиож байна. Тэгэхээр энэ өдөр бол бурхан багш эхээс мэндэлсэн 37 наснда гэгэрсэн 81 наснда ертөнцийн өмнө хүсийг үзүүлсэн гэд 3 тохиолд давхцсан ийм өдөр тохиож байна л да. Тэгэхээр монголчууд энэ өдрийг 1992 оноос хойш тэмдэглэж байна. Тэгвэл одоо энэ өдрийг энэ жил одоо амар амгаланг хамтдаа түгээе гэдэг юм урайнд дор тэмдэглэж байгаа юм байна. Тэгэхээр энэ урайг ер нь одоо ямар утгаар ингэж нэрлэж байгаа юм бол? Ер нь хүн болгон л амар амгалан аз жаргалыг хүсдэг те. Тэгэхээр яг уу бүх шашин ингэж хэлэх байхаа да ер нь мэдээж аз жаргал амар амгалан жоох ялгаатай мэхтэй. Аз жаргал гэхээр яг уу бид нэр илүү 5 мэдрэхүүн тэр таатай зүйл рүү тэмүүлэх хүсэл горил нь хангахдахтайгаа зэрэг тийм ээ. Одоо сайхан юм мэдэх уух, хүртэх, тэмтрэх энэ илүү аз жаргал гэж бууж иж магадгүй. Туйлын зорилго ч гэдэм үү бидний горилыг хангаж чадахгүй байна л гэсэн үг л дээ. Бид нар одоо нэг машинтай болоод илүү томыг дахиад томыг гэл нөгөө солон хөөхлөгөө адил ханашгүй болоод байт юм байна. За тэгээд харин илүү өөр тогтвортой амар амгалан байж болох уу? Тэгээд бид нэг тийм байж та нэг юм ердийн байжсанаас цочроох юм бол их тийм жаргал идэлх тийм ээ. Илүү цочроод гэл илүү гоё. Гэтэ ингээл цочроосны дараагаар юм нэргээл нэг хэвийн байдалтай. Тэг нэг юм сонир уралдаа яваад байдаг л бид аз жаргал хайж ингээл альва нэг юм мэдрэхүүг цочроохыг аз жаргал гэж пупа гэл тий. Түүнтэй зэрэгцээд биднийг урт удаан амьдруулахын тулд бас эндээ тасан зохицгээл яваад байдаг. Тэгэхээр энэ хэвийн болчин дахиад нэг цочрох жаргах юм хайх маягтай. Тэгтэл энэс одоо ингээд явуул ер нь гүйцэхгүй юм байна. Ер нь одоо байгаатай илүү хангалуун байх, илүү тогтвортой амар амгалан гэж болвол гадаад материал үзүүлээс илүүтэйгээр одоо бас сэтгэл ханам мэдхээс бас их үүдэж байна гэсэн санааг ер нь бүх шашин хэлдэг баг. За хүмүүс аз жаргалтай мэт харагдах тийм ээ. Гадаад зүйлээрээ тийм хүмүүс дотроо жаргалуу тохиолж байдаг л баг тийм ээ. Тэгэхээр ер нь доктортой амар амгалан бүхий шашнууд ер нь бидний сэтгэл дотроос илүү эрэлхийлдэг хайдаг л байх. Тэ нэг юм сан шүү дээ. Энэ амгалан гэдэг маань их айх түгших юм багсгай нэр. Айх түгших хаана багсгайг бол гим хийгээгүй үед. Гим үү? Гим бахта хүн ер нь айц баг л да. Өчнөө гим хийцэн маань энэ маань жилэрхээ тэр маань шараад ирэхээ ийм ч асуудал үүсэхээ гэд айц их байна. Харин тийм. Тэгэхээр энэ утгаараа ч гэсэн ер нь амар амгалан гэдэг маань гимгүү байхаас одоо өөрөлдвөл шудраг үнэнч байхаас үннээрээ байхаас зүв байхаас их гарч байна. Тэгэхээр ер нь сэтгэлийн амар амгаланг хамгийн их бужигнуулдаг зүйл юу вэ гэхээр одоо муу сэтгэлтэй, уур уцаар, үзэн ядалт одоо шунал гэд энэ бүх одоо зүйлүүд ер нь энэ сэтгэлийн амар амгаланг эвдэж байдгаа гэж ярьдаг. Тэгэхээр бурхны шашинд энийг өннөөс одоо хол байхын тулд юм уу энийг багасгахын тулд ер нь юу хийх ёстой гэж сургадаг вэ? Нэг юм өгөөдийн одоо жишээлбэл христиан шинд Библи гээл одоо хуучин гэрээ шинэ гэрээгээд тэгтэл бурхны шин болохоор зөвхөн бурхан багшийн бүтээлүүдийн төвөр гэдэг бид нар сайн мэднэ ганжуур 108 ба түүнд хийсэн тайлбарууд нь гэдэгт 200 гаруй ба танжуур тэрнээс хойш хийсэн тайлбар бол маш их шүү дээ. Тэгэхээр энэ их олон номнуудад ер нь юу гараад байт юм бэ? Зарим хүмүүс хэлээд байдаг нэг ерөөлөл байдаг. Сайн сайхан болоос. Тэгээ тэр үг бол тэр номнуудыг бас задлж уншиж үзээгүй хүний амнаас харах байх л та. Анжуурын ботууд бид нар сайн мэднэ жишээл тэр дотор байгаа юмын 12 байдаг л нийтийн дүрм. Энэ бол цэвэр философи бүтээлүүд байгаа. Философи бүтээлүүд. Ер нь бурхан багш айлцсан номнуудыг 3 ангилдаг л та. Нэгдүгээр ёс суртахууны сургаалууд, хоёрдугаарт одоо бяцлаглалын техникүүд, гуравдугаарт философийн агуулгууд байна гэдэг. Тэгэхээр ийм өргөн агуулгатай байдаг. Тэ
Бүх агуулга нь тоймдоо бол таны яг асуусан шиг муу сэтгэлийг зогсоох арга байна уу? Хэрхэн багасгах вэ? Зогсоох. Бидний дотор байгаа зөв сайн сэтгэлийг илүү хүчтэй болгох боломж байна уу гэдгийг л хариулсан гэж юм л Бурхан багш 2500 жил юм. Жишээлбэл олон хүн андуурд ингээд нэг ном уншаал утгыг мэдгүй ном уншаал сэтгэл найруулсан гэдэг тайлбар бол огт биш л те. Тэр номнууд бүгдээрээ бүхэлдээ задлан хийгээд тийм ээ. Уур хэрхэн төрж байна. Шунал хэрхэн төрж байна. Зүүчлэх төвшөндөө гэхэд 84,000 зүүчилж шүү дээ. Тэгэхээр энэ зүгээр бид ингээд тоолоод өгөх нь бол тун дөрвтөө анзаарч удаан хугацаанд хийж байж тийм олон муу сэтгэлийн төрөл зүйл байна. Энэ юугаар өдөөгдөж байна? Юугаар тэжээгдэж байна? Эсрэг ерөндөг нь юу гэж болох? Ажиллаж байгаа механизм нь юу вэ? Энэ хүний оюун сэтгэл ажилтдаг механизмыг буддизм мөртөө ямар ч гэсэн тайлбарлаад тэгээ жишээлбэл танд ч юм уу над ч юм уу өцөгдөр өнөөдөр уржигдөр таагүй байсан минут зөндөө тохиолдсон л жоохон онцгүй тийм ээ. Зовлон гэж нэрлэе л да тийм ээ. Тэгтэл тэр таагүй хормууд дээр яг өлсөөд юм уу? Цангаад юм уу? Даарад түлэгдээд гол яг өвдөөд байсан хормууд эзлэх нь хагүй бага л та. Тэгээ илүү натурал зовлон гэлээ л да тийм ээ. Бие махбодод шууд илэрч байгаа зовлон бол идэвхтэй цагт хүмүүст байхгүй биш байгаа гэхдээ нөгөө нэг зовлон болох. Өнгөрсөн 7 хоног тань таагүй болсон дийлэх хормууд нь өвдснөөс таны хин нэгэн зогсноос, даарснаас, үлдснөөс ихээсээ илүүтэйгээр ажил бүтээгүйч байт юм уу? Таагүй үг сонссон ч байт юм уу? Мэдгүй нус төрийн нөхцөл байдалд бухимдсан ч байт юм уу? Тэгэхээр ямар зовлонгууд вэ гэхээр сэтгэл. Өөрөөр хэлбэл бие махбодын гэхээс илүү сэтгэлийн зовлон илүү хүнийг одоо шаналгаж зовоодгийм байна гэдгийг та хэлэх гээд байна да. Яг төвшнгөөр нарах юм бол хавгүй илүү илбэг байгаа юм л та. Нөгөө зовлон байхгүй гэж хэлээгүй шүү дээ. Тэгээ бүгдээрээ л туулж байгаа. Тэгээ тэр бас яах ч аргагүй юм. Тэгтэл сэтгэлийн зовлон хавгүй илүү түг юм л байна. Сэтгэлийн зовлон. Тэгэхээр энэ сэтгэлийн зовлонгоос гарахын тулд одоо альва зүйлд одоо жишээлбэл сэтгэлийн төвлөрлөө бий болгож иж энэ зовлонгоос ангижрах юм уу багасгаж болно гэд сургацсан байдаг харагддаг. Тэгэхээр магадгүй энэ нөгөө бясалгал байдлаар өөрийгөө ингээд одоо гэгээрэлд хүргэх энэ одоо оролдлогыг хийх зүйтэй л гэж хэлээд идэг юм болов уу гэж. Тий одоо тэгээд энийг 2500 жилийн төвтэй бурхны шнийг шинжлэх ухаан эргээд ашиглаж байна л да. Одоо нэлээд том төслүүд энд ярьж байна. За нөгөө mindfulness буюу буддийн шинж хэрэглээд байдаг санамсрын бясалгал. За инэрл нэгүсэл энийг энэнд суурилсан эмчилгээнүүд дэлхийн одоо хүн төрөлхтний дийлэнхийг л одоо түгшээж одоо бас зүдрээж байгаа нөгөө сайныг хэлдэг гомдох, түгших, айх, сэтгэлээр унах, эдгээрийн хэсэг тун өндөр үр дүнтэй байгааг шинжлэх ухаан нотлоод байгаа. Та одоо тунгалаг тамирын дээр харуул тодорхой байдаг л да. Тий. Энэ сайхан хорвоо ертөнцийг энэ амьдралыг зовлонтой гэж хэлээд байна шүү дээ. Энэ муусаа юмнууд л хэлээд байна. Тэгтэл 2500 жилийн дараа бурхан багшаас хойш энэ буддийн шашны зовлон ер нь байна. Бас тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг сургаалт чинь хүнийг готрон үзэлтэй болгодог биш харин эсрэгээрээ одоо өцөг өнгөрсөн 7 хоног танд олон таагүй зүйл болсон түүнийг давах хаттай болгох юм байна. Төвчээртэй болгох юм байна. Дандаа дардан харгуу зам хэнийгч тосохгүй нүн. Хичнээн хичээлээч таны туулсантай ижилхэн хүндрэл бэрхшээл таагүй гомдох зүйлийг туулах болно. Тэгээ бид нар өөр хүүхдтэй юуг үлдээх нь чухал байх юм бол дахиад хэлэхэд нөгөө сэтгэлийн хатлыг чухал юм л да. Төвчээр. Та хан хорвоо нурхан холгүй байсан ч гэсэн тийм ээ. Эний цан амьдрнаа. Утга учир байгаа. Одоо яруу найрагч ташуул руу шүлгэн дээр байдаг л та тийм ээ. Хан тэнгэр нурах хасл хүртэл ерөөсөө юу ч боллоо гэсэн. Хамаг амтнаараа чамайг шоолон инээж байлаа ч гэсэн тэнгэр шиг бай гэдэг маань ер нь тэгэл хямрахгүй
амар амгалан. Энэ хүү ташуулгартаа зориулсан шүлэг баг тийм ээ. Буддизмын санаа бол ер нь амьдрал зовлон байдгаа л гэж хэлж байгаа. Энэ дөрвөн үнний сургаал, цөм сургаал шүү дээ. Дөрвөн буддизмын цөм сургаал. Тэгэхээр амьдрал, ажил, сэтгэл зүй, ирч хүч, хоол хүнс гээд хүний бүх зүйл нь тэнцвэртэй байж ижил сэтгэлийн амар амгаланд хүрэх нэг гарц болно. Аль нэгэн доголдоод, аль нэгэнд одоо хитрээд юм уу одоо дутагдаад ирэнгүүт л энэ одоо зовлон бий болж гинөө гэж харагдаад байдаг. За тэр тийм л баг та ямар ч юмд хэр хэмжээ та байлгүй л яах вэ. Тэгэхээр буддийн шин гэдэг чинь одоо их 5 ухаан баг 5 ухаан гэж ярьдаг. Тэрэн дотор тэжээх ухаан гээл ангаа ухаан байдаг тийм ээ. За тэгэл одон орон судлал байдгийн учир нь таны асуусан бид нэр аж төрөхөд бас тэгэл энэ анзаарч үзэх тооцох хэвээр зүйлүүд байдаг л гэсэн санаа баг л та тийм ээ. Тэжээх ухаан бол их дэлгэрэнгүй ярьдаг баг тийм ээ. Бид ч улирлаасаа гүм хамааралтай сууч удаа тийм ээ. Энэ ялангуяа эрт суур амьсгалтай Монгол метод бол тэгэхээр зун юу идэх үү үйл юу идэх үү, юу хувцлах уу. Тэр болгонд би одоо итгэдэг гэж хэлж болно хоёрт. Өөрөө ч бас олонтоо анзаарсан л да тийм өөрийг түүнийг тоохгүй явж байгаа ч надад бас алдсан зүйл их байдаг. Ганцхан тэр жишээлбэл одон орон зурхаа гэдэг. Энэ ихтэй миний л бодлоо л доо зүгээр. Би одоо Английн Бристлийн сургууль гэж сургуульд суралцсан л да. Тэгээ Бристлийн сургууль Бристл хот руу орсон юм хоолой байт. Том хоол. Тэг ер нь бусад үед бол ус ууших. Гэхдээ өдөртөө 2 удаа одоо сарны таталт болж байна гэд тэр сууг бүтэн дүүрч байгаа юм л да. Хариу төвшөнгөө 2-3 метрээр өндөрлж байна гэсэн. Тэр энэ сарнаас хамаарат тийм ээ хідэн тэрбум куб метр усыг өргөж байгаа нь бол бодит физик үзэгдэл байна. Тэрэнд ингэж нөлөөлж болж байгаад 70 кг биетэй надад тийм ээ надад бас усны махбод миний биед байдаг л байна. Огт хамаагүй гэж хэлжүүл би чаддгүй юм. Тийм болохоор бас нөлөө байж болох юм да. Гэсэн бодол байдаг. Гэтэ энэ болгоны цаана Бурхны тайлбарлаад байгаа нь явж ерөөсөө бидний сэтгэл үйлдэл шүү л гэж хэлээд байгаа. Энэ хамгийн цөм нь энэ байна. Одоо би зүгээр жишээн дээр хагаад өнөөдөр манай Монгол болж бүтэхгүй байгаа гол шалтгаан нь чөтгөр хорлоод байгаа биш ээ. Аливаа нэгэн одоо гадны гүрэн хорлно гэхээсээ илүүтэйгээр бид нарын шударга байж чадахгүй байгаа. Бид нарын би өөрөөсөө би ерөн зүг байж чадж гэнэ үү гэж асуудгүйгээс л их болж гэнэ уу та гэж. Тав эрдэнэ нэг ярьцлагатай гэж хэлсэн байдаг штэ. Ер нь одоо хүн амьдралаа ламаас асуух биш, өөрийнхөө ёс суртахуунаас асуу. Өөрөөр хэлэх юм бол Бурхны шашин бол хүний ажил амьдралыг засч, ид шидээр засч залруулдаг эд биш ээ. Жинхэнэ одоо хүн өөрөө зөв явах юм бол энэ бол одоо жинхэнэ зөв засал болно гэж та нэг удаа хэлсэн байсан. Тэгэхээр энэ ямар энэ ер нь бол Бурхны шашны сургаалын цөм нь бол мөн л дөө. Үг байдаг л да Бурхны шашин гэж үг хэлэх вэ гэхээр Дигбажиа мижашин гэдэг одоо тэргүүтээ нэг бадаг ном байдаг. Муу үлийг л төвчгийг хичээх, бүр зогсоох. Зөв сайн үйлдэлийг хийх. Ингийн тулд хүн өөрийн сэтгэлийг засна гэдэг мал Бурхны шашин. Муу юмыг төвчийг, сайныг хичээх. Тэхийн тулд өөрийн сэтгэлийг засна гэдэг маань сэтгэл дотор байгаа нөгөө олон муу сэтгэлийг одоо ялах, дийлэх гэдэг маань Бурхны шашин. Одоо энэ бол гарцаагүй эргэлзээг бол тодорхой зүйлтэй. Хоёр туушрал байгаа. Нэг нь Бурхны шашныг ерөөс дандаа ид шидлээ гэж харах. Ойлгомжгүй юм уншаал бүх юмыг гой болгож байна. Тэр хүн өөрөө юу хийн хамаа байхгүй. Сонин юмнаас айгаал. Тийм ээ. Одоо цэнхэрэнгийн юм авахаас айгаал. Цэнхэрэнгийн юм авах чинь энийг чохроогоогүй шүү дээ. Зүүн тишээ явахаас айгаал. Энийг чохроогоогүй шүү дээ. Тэгсэн атлаа. Тэрнээс айгаад байгаа атлаа буруу юм хийхээс огтой байхгүй байх. Энэ бол буруу. Буруу. Энэ бол буруу. Хүмүүс одоо ингээд өөрт нь тохиолдсон
гай барцад тийм үү альва одоо өвчин зовлон тохиолдлоход лам дээр очиод одоо хамгийн түрүүнд ном уушуулаад засал хийлэгдэг шүү дээ. Эсвэл одоо бүтэн жилийн одоо ноён нуруугаа даатгадаг ийм байдаг л да. Тэгэхээр одоо ингэж ном уушуулах нь одоо тэр хүнд яаж нөлөөлдөг юм бол гэдэг бас нэг юм ойлголт байдаг шүү дээ тийм. Дөрөв хэлсэн бурхны шинийг юм хоёр туушрал байгаа даа. Эхнийх нь дан ичд. Игүүрэл ерөөсөө ёс суртахуун хүндэхгүй. Тэр хүн зөв үнэн чудраг байх тийм ээ. Тэрийг огт тоохгүй харгалцахгүйгээр зүгээр нэг мундаг лам дээр очиод бүх юм гой болно гэж бол энэ биш. Нэг туушрал нь болж. Дан ичд гэж хараад байна. Нөгөө нэг талд одоо буддизмд бол ямар ч зан үйл байхгүй засал ном байхгүй зүгээр л философи юм зүгээр л ёс суртахуун маа гэж байгаа бол би өөрөө шин судлын юм байхгүй юу. Тэгээ яг үннийг үнээр нь хэлэх учиртай юм тийм ээ. Энэ бол бас эндүүрл. Буддизм гэдэг нь бол бүх одоо нийгэм хүн судал талаасаа бол энэ шашин гэдэг категорид орно. Шашинтай болохоор энгийн оюунаар тайлбарлагдмгүй зүйл бол шашин гарцаагүй байдаг. Нэг үс одоо энэ худлаа гэж хэлж болно шүү дээ. Тэр таны дур. Буддизмд ийм юм байгаа юу байхгүй юу гэдэг бол баримт. Буддизмын бүх урсгалд Шри-Ланкад, Бирмд, Японд, Солонгост, Хятадд хаанч та лам дээр очиод ном уншуулах, засал хийх зан үйл байдаг. Шашин ингээд буддизмыг өөрчилсөн гэвэл бас энэ дүрл. Бурхан Буддагийн өөрийн сургаал дотор маш тодорхой байдаг. Тодорхой энэ номыг уншаад жишээлбэл бүр таныг ингээд хазгаар зэхэд амаа ангаацсан могоо хүртэл амаа хамхаад гэдрэг буцах болно. Энэ номыг унших юм бол. Уншуулах юм бол номын хүч бид яриад байгаа. Энэ тодорхой энэ буддизмд итгэхгүй байж болно. Буддизмд ийм баримт байдаггүй гэж байгаа бол энэ чинь энэ дүрл. Би өөрөө одоо миний шинжлэх ухааны мастер цолмон шашин судлаар хамгаалсан. Тэгэхээр энэ бол байдаг зүйл. Энд итгэхгүй нь бол хувь хүний өөрийн асуудал. Би бол итгэдэг. Жишээлбэл хоолой нийтэлээд өндөр халуурч байгаа хүн байна гэж байна. Тэр үнийг юм 3 төрлийн эмч байна л да. Эхний эмч нь болохоор ердөө өвчин намдах юм л өгöd байгаа юм. Хоёр дахь нь болохоор шинж тэмдэг биш. Цаадлан гарвлынхын эмчилгээ гэдэг антибиотик эмчилгээ хийж байгаа юм чинь. Гурав дахь нь болохоор цаад шалтгааныг нь чимчлээд өөрөөр антибиотик эмчилгээ хийж байгаа. Тэгээд наан хүн өвдөж шаналаад байна шүү дээ. Тэрийг нь бууруулах өвчин намдах эмчилгээ ч гэсэн аль алийг нь давхар өгч ийн гэж бодъё л да. Өөрчлөөр энэ гурван эмчээс аль нь хамгийн сайн байна? Мэдээж гурав дахь нь. Мэдээж гурав дахь. Хамгийн муу нь аль нь вэ? Эхнийх нь. Эхнийх нь. Зөвхөн шинж тэмдгийг л эмчлээд байх юм бол энэ хангалттай биш. Гол орхигтонд л нөлөөлөх учиртай. Яг тэрнтэй ижилхэн буддизм хэлээд байгаа нь жишээл өнөөдөр Монголын нийгмээр хараад үзвэл бидний болохгүй байгаа зүйл бол бидний явдал мөр болохгүй байна. Тэрний цаана байгаа сэтгэл үнэцүүл хомс байна. Итгэл үнэмш, сайн сайханд итгэх, сайн сайхныг өөрөө хичээх маш ховор байгаа тань. Энээс л болоод нэмчилгээ мөн. Тэгэд энийг хажуугаар энийг засахын тулд ёс суртахуун нийтэд түгээх хэрэгтэй. Мэдээж хэрэг гэхдээ жишээлбэл хажуу талд найвлалтай тэмцэх газар. Тийм их хурл дээр ёс суртахуун яригдах ч байт юм уу. Одоо нэг юм тэр даруйд бас юм механизмд хийх эмчилгээч байна. Тийм ээ өөрчлөлт үйл явцч байна. Цаад урхагдан ажиллах чинь хуйлаа хэрэгтэй яа да. Тий. Хуйлаа хэрэгтэй. Бурхны ишин муу сэтгэлийг засна гэж хэлдэг. Муу үйлдэл мөрийг төвчээ гэдэг. Жишээ би нэг хүнийг ингээд төвпөөр зөгцсөн байлаа гэж байна. Үүлийн үр үний юм чин дараа нь би төвпөөр зөгтөх болно. Тэр би бусдыг инэрх ёстой. Хүнийг хамаагаа төвпөөр зөхгүй байх ёстой гэдгийг ухаарах учиртай. Тийм харгас цангаа төвчих учиртай. Тэгтэл өмнө хийсэн төвпөөр зүйл бас яваад байна. Бурхны ишин хамаг амтныг инэрх нэг үсэтгэлтэй болохоор одоог нь цогсоох өмнөх тэр хийсэн үйлдэлийн ч гэсэн боловсруулахгүй байх тал дээр жишээлбэл төвпөтэй газар байж ижил төвпөөр зохиулнаа тийм ээ. Тэгэхээр шинж тэмдэг дээр нь тэр засал хийдэг ч юм уу маш хүчтэй бясалгал хийд юм уу тийм ээ. Ном судар уншуулахаар буян хураагаад өмнөх нүгэл хилэн зайрлах иймэрхүү тайлбарууд бол байдаг л да. За ном уншаа та асуулаа. Ном уншаа цаад хүндээ яаж нөлөөлөх юм бэ? Жишээлбэл буян гэдэг маань амар амгалан гарах юм байна. Нүгэл хилэн гэдэг маань зовлон зүдүүрийг арилгах юм.
Буян хийснээр Бурхны зарим хүмүүс хэлээд нүгэл хэлэн хизээж арилахгүй гэдэг. Тэр хүн тэгж боддог гэж л. Бурхны шин болвол нүгэл хэлэн арилгаж болно гэж үздэг. Нүгэл хэлэн арилгаж болно. Яаж арилгах вэ гэхээр жишээлбэл за дөрвөн хүчээр дөрвөн зүйлийн хүчээр арилгана. Хамгийн чухал зүйл нь нэгдүгээр тэр өмнө хийсэндээ гэмших. Хоёрдугаар дахиад хийхгүй гэсэн маш хүчтэй хатуу бодол. Энэ байх юм бол яг л одоо муу юм хийхгүйсэн гэж хичээж байгаа бодол маань өөрөө буян юм а гэж бүтээсэн тайлбарлаад. Одоо би муу юм хийхгүй шүү гэж хичээж байгаа нь буян. Нэг юм асуулт байдаг. Жишээлбэл самсараа гэдэг кинодар гардаг юм да. Нэг хүн гээд хоо мах идэж байгаа юм л да. Хүүхэд нь мах идэх юуны мах хоньны мах гэдэг. Хоньны мах идэхтэйг зөв нүгэл үстэй. Нүгэл гэхдээ бид өөр хүнээр алуулчих тийм ба гэдэг. Тэгэхээр буддизмд ийм тайлбар бол байхгүй учиртай. Өөрөөр хэлбэл би махыг идэх гээд өөр хүнээр хонь алууллаа гэхэд ялгаагүй амьтны аим хүнүс нүглийг хураахаас өөр аргагүй. Үгүй тийм биз дээ. Бодоод үзэхэд тэр Бурхны шинд хүн өөрөө үлдэх. Бусдаар үйлдвэрлэх. Бусдын хийсэн даган байсан. Бусад муу юм ихэд тэрэндх баясаал байх юм бол ялгалгүй хүнд нүгэл хураана гэж хэлдэг. Нүгэл дээр ч тэр буян дээр ч тэр өөрөө хийх. Бусдаар хийлгүүлэх. Бусдын хийсэн даган байсан. Буянтай гэж хэлдэг. Бурхны ишний ном судрыг хүн бодож бясалгана гэдэг маань муу сэтгэлийг багасгах бясалгал хийж байна гэсэн. Зөв сайн сэтгэлийг улам их болгох бясалгал. Буддизм ер нь хүн гэгэрнэ гэж яриад байгаа маа бясалгалаар л явагдана. Туухаа өргөөд булчин томорч болж байна. Бие организм өөрчлөгдөж болж байна. Хүний сэтгэл санаач өөрчлөгдөж болно. Яг туухаа өргөдөхтэй ижилхэн инэрл нэгүслийг тавтан бодоод л байвал инэрл нэгүсэл нь харивдана. Хүн болгон тааш тэр биш тэр өдөр өдөртөө алуур өөрчлөгдөөд л байгаа байхгүй. Юу үйлдсэн туулсан бодсныхоо хэрэг өөрчлөгдөөд л багаарч өөрчлөгдөөд л байгаа. Тэгэхээр хүний хийсэн нүгэл буян үр хүүхдэдний юм уу эсвэл одоо өмнөх одоо өвөг дээдсийнх нь хийсэн нүгэл буян одоо үе дамжих ч гэдэг юм уу ийм одоо ойлголт байдгүй. Энэ дээр бас хүмүүс янз бүрийн одоо Бурхны шинд бол ёстой үүлийн үр гэдэг бол зөвхөн тэр хүн өөрөө хариуцж чахал зүйл. Хичнээн одоо тэрвэрлэлч гэсэн нүгэл хэлэнц юм уу буян ч юм уу бие биендээ халдварлах учиргүй. Яг үлжил бодоод үзье. Зарим шинүүд бол хариуцнаа л гэж хэлдэг. Тий одоо чиний өмнөх өвөг дээдсийн хийсэн үйлдвэрийг чи эдэлж байна. Жишээлбэл магадгүй исламын одоо христийн шинд бол бид нар Адам Ява хоёрын нүглийг одоо төрхөөсөө л нүгэлтэй төрсөн хариуцж байгаа гэдэг Бурхны шинд биш ээ. Өөрийнхөө л үлийг хариуцсан. Тэгэхгүй шудраг бус юм. Яг үл жишээлбэл ээж аав нь үр хүүхдээ хайгардгүй байлах. Огт тоодгүй. Тэгээ тэр үед тэр хүүхдүүдэд харгислан зодод жанчдаг тохиолдол байж болно шүү дээ. Тэгэхэд бодоод үзэл тэр хүүхд нь өөрөө зодуулчаад дахиад өөргөн зодсон тэр нүглийг дахиад өөрөө давхар үүрнэ гэдэг чинь энийн шиг утгагүй зүйл байх боломжгүй шүү дээ. Гэхдээ хам сэдв гэдэг юм уу тэр нэг орчин үр хүүхд тэгээ хамт жишээлбэл хүүхдэд дагуулад сайн сайхныг хичээх байж болно доо тийм ээ. Тэгэх юм бол хамтдаа хийсэн буян болж чаддаг шүү дээ. Хамтдаа хийсэн буян болохоор аль алинд нь хамааралтай байдаг. Тэгэхээр Бурхны шашинд бас ингээд үхэл бол төгсгөл биш. Цаашдаа үргэлжлэх одоо бас нэг хэсэг гэж тайлбарлаад байдаг. Энэ дээр тэгэхээр одоо өмнөх амьдралч гэж байдаг, одоо дараагийн амьдрал гэж байдаг гэд ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр ер нь сүнс гэдэг тэр холбоос байдаг гэж яриад байдаг. Энэ дээр та нэг товчхон тайлбарлахгүй юу? Сүнс гэдэг үг өөрөө бол жоохон тийм хүн болгон харилцсан өөр утгаар хэрэглээд байдаг зүйл л дээ. Жишээлбэл сүнс гэдэг англи хэлний soul гэдэг ч юм уу утгаар ярих юм бол яг одоо Христ соёлтой хүмүүсийн дунд сүнс гэдэг бол одоо мөнхийн сүнс тийм ээ үл өөрчлөгдөх. За жишээл хинду шинд бол брахман, атман гэж яригддаг зүйл. Тэр болохоор та хүсээ ургуулсан ч болно, хуссан ч болно тийм ээ. Та англи хэл сурсан ч болно, сураагүй ч гэхдээ нэг хүний чанар цаана үл өөрчлөгдөх зүйл байна. Тэр бол нэг юм байна л гэж үзэх хандлага бол байдаг. Тэр бол хинду шинд бол төрөлд амжаад үл өөрчлөгдөх юм ч гэдэг юм. Тэгвэл христийн шийдвэрт бол дараа нь одоо шийтгэлийн өдөр гэх юм уу judgment day гэж хэлээд байдаг тийм ээ. Тэр өдөр нь босч яриад нөгөө сүнсэн нэргээд. Тэгэхээр тийм үл өөрчлөгдөх нэг тодорхой зүйл бол Бурхны шин байхгүй.
Бурхны шин ч одоо бие үгүй онол гэдэг non atman theory гэж хэлээд байдаг. Бие үгүй онол гэдэг маань тэр бусад шашнуудад яриад байдаг үйл өөрчлөгдөх нэг юм чанар байна гэдгийг л үгүйсгэж юм л тийм зүйл байхгүй байна. Хоосон чанар гэж яриад байдаг тийм. Бүр цаашлбал хоосон чанарт болно. Өөрөөр хэлбэл таны бүх юм өөрчлөгдөнө л гэсэн. Таны санаа, бодол, юм бүгд өөрчлөгдөж чинь тэн дотор одоо ням самбуу гэдэг нэг үйл өөрчлөгдөх нэг чанар уулаасаа байхгүй. Энэ би юу сурсан, заалгасан, сурсан одоо ингээл өөрчлөгдөв, алуур өөрчлөгдөв. Тэгээ яг үйл өөрчлөгдөх нэг юм алтан утас шиг юм байсан үг бол тийм байхгүй байна. Тэр жигтэл олон зүйлийн нэгдэл бөгөөд хувь хүн гэдэг маань тэр нь агшин хором тутам өөрчлөгдөж явж байдаг болохоор атман гэдэг юм уу сүнс гэдэг нэг тодорхой зүйл бол байхгүй. Гэвч энэ оюун санааны бүрдэл өөрөө бол ер нь яг л нөгөө оргуу осноос юм бий болохгүй, юм оргуу осон болохгүй гэдэг шиг. Гэтэ хүмүүс жишээлбэл сүнс мөөлөгтэй жинтэй гэнэ, тэдэн грамм ч юм энерги гэнэ гэдэг. Бурхны шинд бол хэрвээ сүнс гэдэг зүйлийг ярихаар бол түрүү хэлээ барууны ойлголтын сүнс гэдэг зүйл бол байхгүй хүний няцаана. Философи утгаараа няцаана. Зүгээр энэ хүний оюун гэдэг маань өөрөө бол ерөөсөө оршихуй нэг төлөв юм аа оюун гэдэг маань. Оюун бодлын цаана магадгүй тархинд уурга тархинд эдис тийм ээ невросел гэдэг юм уу мэдрэлийн эсүүд хоорондоо маслтыг ийм бодлог субстанцлог зүйл байдаг байж болно. Гэхдээ бодол гэдэг өөрөөгөө бол мэдрэмж гэдэг маань өөрөө бол тодорхой нэг оршихуй бөгөөд материалог бос юм аа гэж үзэж байна. Материалог биш. Тэгэхээр одоо ингээд хүний одоо ингээд ажил үйлсэнд бүтэхгүй ч гэдэг юм уу байхаар одоо ингээд сүлд нь байхгүй болчих сүнсийн дуудуул гэдэг нэг ийм одоо ном уншуулад байдаг шүү дээ. Тэр сүлд дуудах юм шүү. Сүлд дуудах. Тэр нь одоо буддизмын нэг ойлголттой. Бид нэр төрөхөд жишээлбэл нэг юм таван тэнгэр гэдэг нэг зүйл бидэнтэй хамт байд юм байна. Ер нь дагаад явчихдаг. Тэгээд тэрний тэр сүлдэн тэнгэр гэдэг нь бас яваад өгөх байдаг, эргээд ирэх байдаг. Би тэрийг бас хамгаалж л байдаг маягтай нэг юм зүйл байна. Гэсэн тэр сүлдийг хэлж болохоос сүнс гэдэг нь хэрэг буддийн шинд оюун ухааныг хэлэх юм бол тэр орхиж явна гэж байхгүй. Орхих юм бол бид тэр үхэн гэсэн үг. Тэр оюун ухааны бүрдэл олон зүйлээс нэгж байгаа тэр зүйл маань өөрөө материалог зүйл биш. Ямар ч жим мэнгүү, өнгөгүй гэрэлтэйч зүйл биш. Ерөөсөө л тэгвэл би өглөө гэж бодоод материалыг би маань уралд ороод задраад оргуу осон болохгүй шүү дээ. Үргэлжлээл явж байгаа атом молекулууд нь сүлд нь африкт ч явж иж болно. Тэр шиг миний оюун ухаан гэдэг нь хор онцгүй байхгүй болохгүй байна. Энэ оюун ухаан хэлбэрээрээ л үргэлжлэнэ. Тийм болохоор хойднаас байна, урднаас байна гэж буддизм тайлбарладаг. Нэг. Хоёрдугаар энэ тайлбарын цаашаа бас дэлхийн аль ч улс бай. Нийгмийн массын түвшиндөө ёс суртахууны тэтгэгч гол байгууллага бол тухайн улсын үндэсний шашин байсаар иржээ. Өөр тийм нээлт одоогор алга байна. Байсаар иржээ. Тэгээд чи яагаад ёс суртахуунтай байх ёстой вэ гэхээр дийлэх тест шашнууд бол яагаад чи үнэн чудуугаас тохиор тэнд нэг бүхнийг харж байгаа агуу эзэн тэнгэр байгаа. Тэр ч юм уу муу юм их юм бол шийтгэн, сайн юм бол юм бол урамшуулна гэж хэлдэг. Буддизм болохоор тэнд нэг эзэн зохицуулна гэж хэлэхгүй. Энийг бас үгүйсгээд унж байгаа. Тэ бүтээгч эзэн байхгүй. Хэрвээ байдаг бол ягаад амьдралын мухай байгаа л гэж энгийн асуулт. Бүхнийг бүтээсэн, бүхнийг хариуцж байгаа, жаргал зовлон бүгдийн шийдэм бол ягаад нэг хоёртой хөхөд төрөлхийн эмгэгтэй насан туршдаа зовоод явчихж байгаа. Яг Улаанбаатар утаатай байгаад. Тэгээ энэрх нэг үс сэтгэл байгаа мó байхгүй. Жишээл надад нэг юм шидэр төхөр байдаг байж л те. Африкт хүмүүс өвдөөд шаналаад байгаа, өсөд байгаа хүмүүс. Би тэр боломж байдаг бол тэр хүмүүсийг үлсүүлэнгүй л болгож байгаа юм. Яагаад ийм шудраг үнэнч бос бодлоо. Зарим хүмүүс төрхөөсөө илбэг хангалуун байгаа л магадгүй христийн шинт итгэл таал болчих. Нөгөө хүмүүс ямар ч тэр шашинд нийтэх мэдээлгүй ядуу зүдүү байгаа юм. Тэгэхээр эн чинь систем нь тогтолцоо нь өөрөө буруу байгаад байна гэсэн энэ үндэслэр л хажуунаас бүтээгч эзэн байхгүй байна. Гэвч хүн зөв юм хийвэл амар амгалан эдлэх. Таагүй юм их юм бол зовлон зүдүүр үзэх. Ерөөсөө энэ зүй тогтол нь өөрөө байгаль дээр. Ийм шудраг үнэнч үүлээр байж болж байна л гэж хэлээд. Энэ таагүй мэх юм бол надад таагүй үр дагавар гарахын одоо орчин байгалийн шинжилгээ ухаанаар тайлбарлаж болж шээ.